За энэ хичээлээр томруулах буюу жижигүүлэх функцийг үзье. Zoom in, and zoom out гэсэн англи хэллэг байна. За энэ yellow JPEG хүрэгдэлтэй зургийн файлыг нээсэн байна энд. Зүүн дээд уланд 16.7%-аар томруулж харуулсан гэж бичиг гарсан байна. Бид нар томруулж харуулахын тулд дээрх View гэсэн зэснээс Zoom in, zoom out гэсэн командыг сонгох буюу Ctrl товчийг дарангаа нэмэх товчийг эсвэл хасах товчийг дарж томруулж жижигрүүлж болох боломжтой. За Ctrl товчийг дарангаа нэмэх тэмдгийг нэг удаа дарахад товшиход 25% болж томорч байна. За дахиад дарлаа 33.3%, дахиад дарлаа 50%, 66.7%, 100% гэсэн томруулга энд явагдаж байна. Энэ 100%-д томруулсан тохиолдолд зургийн 1 пиксел нь дэлгэцийн 1 пикселтэй тэнцэж байна гэсэн утга санаа агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл уг зургийг байж болох хамгийн сайнаар харуулсан зураг 4 төрх дэлгэцэн дээр гарч ирж байна. За тэгээд цааш нь томруулад байхад хамгийн сүүлд 1200 хувь таймер болоход энд пикслүүдийн дөрвөлжин пикслүүд мэдэгдэж эхэлж байгаа нь харагдаж байна. За буцааж хэвийн байдалд оруулахын тулд, жижигрүүлэхийн тулд Ctrl товчийг дарангаа хасах тэмдгийг дараад явуулна. За Ctrl товчийг дарангаа 0 буюу 0 товчийг товшиход Fit on screen буюу дэлгэцэнд багтахаар зураг маань гарч ирнэ. Ctrl 30-ыг дарангаа 1 товчийг товшиход шууд 100%-аар томруулж харуулдаг. За Ctrl товчийг дарангаа нэмэх хасах тэмдгийг ашиглаж томруулж жижигрүүлж болохоос гадна тэр зүүн хэсэгт байгаа босоо панелд хэрэглүүр гэж яриад байдаг. Zoom tool гэсэн жижигрүүлсэн товч байна. Жижигрүүлсэн button гэж яриад байдаг товч. За шууд бол Z гэсэн товчийг дарахад бол энэ хэрэглүүр буюу хэрэгсэл идэвхжнэ. Ctrl нэмэх хасахыг товчнуудын хослолоор бол зургийг бүхэлд нь томруулж жижигрүүлдэг бол энэ Z буюу товч буюу zoom товчны тусламжтайгаар яг зургийн аль хэсгийг томруулахыг сонгож шийдэж болдог, томруулж болдог. За жишээлбэл энэ зургийн яг нүдний шилийг томруулахад Z товчийг юм уу эсвэл тэр томруулдаг шилний товчийг идэвхжүүлээд за тэгээд маузныхаа товчийг товшоо явуулчихад яг тэр нүдний шилний хэсэг томорч байгаа нь харагдаж байна. За буцааж жижигрүүлэхийг бол Alt товчийг дарангаа клик хийгээ явуулна. За энд өөр товчийг буюу жишээлбэл энд тэгшинцэгт хэрэглүүр идэвхжсэн байх тохиолдолд тэр болгон зураг томруулж харах гэхээр хоёр хэрэглүүрийн хооронд сэлгээд байх шаардлага байхгүй. Энэ дээр энэ тэгшинцэгт хэрэглүүр идэвхжсэн тохиолдолд зургийн тодорхой хэсгийг томруулж харахын тулд Ctrl Space Bar товчнуудыг зэрэг дараад маузын товчийг клик хийхэд тэр клик хийсэн хэсэг томорч гарч ирдэг. Энэ хэсэгт нэмэгдэн хамрын хэсгийг шууд томруулж үзүүлж байна. За тэгээд товчнуудаа эргээд суллахад бол тэр
тэгш өнцөгт дөрвөлжингийн хэрэглүүр идэвхжсэн хэвээр байгааг та нар харж байгаа баха. Spacebar товчийг дарахад бол шууд гарны зураг гарч ирнэ. Энэ нь болохоор зургаа ийш тийш нь зөөхөд ашигладаг. Тийм учраас Spacebar товчийг эхэлж дараа нь тэгээд Ctrl товчийг дараад маусныхаа клик товчийг дараа явуулна. Тэгээ буцааж жижигрүүлэх гэвэл эхлээд Spacebar товчийг дарангаа Alt key буюу товчийг дараа нь маусныхаа товчийг товшгод дэлгэцэн дээр хасгсан тэмдэг гарч ирнэ. Тэгээд хаана ямар зураг хэсгээр жижигрүүлэх вэ? Тэрийгээ сонгож ашиг жижигрүүлээ явуулна. За энд бас өөр хэрэглүүр ашиглаж явах үед томруулах шаардлага гарвал төр зур ажиллуулах хэрэгтэй бол Z товчийг дарангаа дотор томруулах хэсэг дээр товшилт хийгээд томруулна. Буцааж жижигрүүлнэ гэвэл Z товчийг дарангаа Alt товчийг дарж клик хийгээд буцаагаад жижигрүүлж болно. Энэ тохиолдолд өмнө хэрэгжилжсэн хэрэглүүр нь томруулж жижигрүүлэх функцийг ажиллуулсны дараа идэвхтэй хэвээрээ үлддэгээрээ онцлог юм аа. Тэгэхээр Photoshop зургийн хэсгийг томруулж жижигрүүлэх нэлээд хэд хэдэн функцүүд арга байдгийн. Одоо эхний 2-3 хэсгийг үзлээ. Дараагийн хэсгээр бас өргөжлүүлж үзэх болно.